Ер нь бол эмч эмнэлгийн ажилчдын цалин хөлсийг 3.5 сая төгрөгт хүргэх гэсэн нэгдүгээр гол зорилго байгаа. За тэгээд мэдээж бас нөгөө төсвийн янз бүрийн нөхцлүүд байгаа учраас бид нар бол 26 онд 3.5 сая хүргээчээ гэдэг бол том шаардлага тавьж чадахгүй байгаа. Гэтэ ямар ч байсан шаардлага тавьдгаараа тавиад явж байна. За тэгээд ер нь бол 2027 онд бол засгийн газраас эрүүл мэндийг дэмжих жил болгосон учраас тухайн жилд бол 3.5 сая хүргэсэн байна. Нэг сарын 1-нд гэсэн тийм юмыг бол ярьж байгаа хүмүүс. За тэгээд дээр нь бол одоо эмч эмнэлгийн ажилчдын нормын хувцас хэрэгслийг болохоор улсын төсөвт суулгуулаач гэдэг юм ярьж байгаа. Энэ бол бас маш чухал зүйл. Ягаад гэхээр эмч эмнэлгийн ажилчид бол цэрэг цагдаа онцгойгийнхантай адилхан онцгой нөхцөлд ажиллаж байгаа. Тэгэхээр бид бол жил болгон эмнэлгийн нормын хувцас авах хэрэгтэй гэсэн хувцас хэрэгсэл авах хэрэгтэй гэсэн юутай байдаг ч гэсэн одоо ном журамтай одоо юу дээр байгаа ч гэсэн тэр мэнд бол санхүүгийн боломжоос хамаарат бол ямар ч авах боломжгүй байдаг. За сүүлийн 3 жилд нэг удаа ч 3 жилд нэг удаа 4 жилд нэг удаа шиг тийм үү ийм юугаар бол авч байгаа. Тэгэхээр энэ маань бол ямар ч байсан маш том зүйл байгаа. Тэгээ энийг бас шийдэж өгөх боломж байгаа эсхийг нь бол одоохондоо мэдэхгүй байна. За тэгээд нөгөө зүйл нь бол өнөөдөр салбарын нэмэлт хамгаалалт замтын нэмэлт хилцээрийг хийх гэсэн ийм 3 том зорилготойгоор бид нар бол энэхүү суулт болон жагсааллаа бол эхэлсэн. Тэгээд явсаар байгаад бид нар одоо суулт жагсаал маань явсаар байгаад ажил хаялт болоод байж байна гэсэн үгтэй.